Сэрэглэн хөгжилтэй Мөнх тунх хайр татан даруухан Мөнх тунх нарцсан бас игдүүтэй Мөнх тунх ухаалаг бас овчин засхан Мөнх тунх Бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баярлнаа Эсрэг дүүрүүд байна, эерэг дүүрүүд байна хамтаа тоглох хөргөн бүгдүүч байна Атгалчин хармагсын амнаас хэрхэн яаж муутран гарч чадхыг манай хөргөн супер хүчтэй бүгдүүд хайж олноо Бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баярлнаа Эсрэг дүүрүүд байна, эерэг дүүрүүд байна хамтаа тоглох хөргөн бүгдүүд байна Мөнх Хоёулаа уг нь шатар мэддэг байсан бол их гоё тоглолт гарах нэ. Харин тийм. Хөөе. Та хоёр шатар тоглож мэддэг юм уу? Энэ жил би шатар тоглож сурнаа л гिचгсэн байгаа. Та сайн мэддэг үү? Ахынх нь хамгийн дуртай тоглоом шүү дээ. Вау! Та тэгвэл бит хоёрт зааж өгч болох уу? Бололгүй яах вэ? Ямар гоё юм бэ? Ах нь үлгэрээр аялаад ирэхээр нь шатрын нэрс болон нүүдлүүдийг зааж өгье заа юу. Төхөрлөө. Баярлалаа Арваха. Баярлалаа. Та нарыг өнөөдөр ямар үлгэрээр аялуулахаа олцглоо. Мундаг эрдэм номтой хөгжим сайн тоглодог мөн шатрыг янзтай мундаг тоглодог хүүхэд байгаа да. Тэр хүүгийн үлгэрээр аялуулъя. Баярлалаа. Баярлалаа. Сайн байна уу? Сайн байцгаана уу? Сарв сайхан өдрөөр хаа хурж явна да? Мундаг эрдэмтэй хүү энд байдаг гэсэн бид нар уулзаж юм сурах гэж байгаа юм. Тэр хүн та мөн үү? Өөрийг эрдэмтэй гэж хүнд хэлэх зохисгүй. Өрөөлийн чадлыг харин хүндэлж явдаг хүү гэвэл би мөн байна. Вау! Янзын уран ирж байна. Тийм байх шүү. Ястай гоё толгой холбож уран цэцэн ярьдаг ах байна. Тэр сайхан уулсыгэ. Хэнти ханга сайны өндөр сайхан нороонууд хойд зүгийн чимэг болсон айн хөвчийн олнууд. Миний шарга намны өргөн их гавууд өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд. Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон. Гайхалтай сайхан шүлэглэж байна. Ганган энэ үгсийг чи өөрөө холбов. Би зохиосон. Басраа, яах гэж хотлоо яриад байгаа юм бэ? Энэ шүлэг чинь Даш доржийн нацаг доржийн миний нутаг гэдэг сайхан шүлэг шүү дээ. Тоглосон юм уу? Өөр мундаг хүний зохиосон шүлэг байхгүй юу? Аха, та сүүл холбож ярьж чаддгүй. Сүүл холбоно гэдэг нь сүүдрээ дагуулж явахтай адил болохоор оролдоод нэг үзье. Эрдмийн далайг сэлж бардгаас хойш энэ номыг шимтэн уншин суун. Хүний сайныг таньж мэддгээс хойш та хэдтэй сонжин ярин суун. Толгой холбоод л сүүл холбоод л та хаана ингэж ярьж сурсан юм бэ? Би 3 зүйлийг сурч мэдэж авсан юм. Бичиг үсгийн эрдэм, хөгжим тоглох эрдэм, шатар тоглох эрдэм. Бид нар бас шатар заалгуулах гэж байгаа. Та ийм гоё шүлгэлт юм чинь хідүүлээ дуулах уу? Тэгвэл гоё ах та. Сайхан санаа байна. Би толгой холбоод
та нар маань сүүл холбоод сайхан дуу болох байхаа. Энэ баг энтгэг кино болчихоо яач вэ? Whoa, guys. Хэдүүлээ энэ тэг дуу энэ явж ирсний оронд жоохон old school явчихвал яа дээ. Манайха бит өгөөрэй. Яа? Өглөө шүдөө угааж өдөр ихэлдэг. Гарцаар гарахад хоёр талаа ажиглаа. Анхааралтай хичээл сууж сууралцдаг. Хичээл дараад найзуудтайгаа тоогоодоо. Хоньны захад суу сэтгэл нэг сэргэн. Хоолын бодлоор шүлэг тэрлэн нэг сэргэн. Хөгжмийн гайхамшигт байсан нэг сэргэн. Хүнтэй шатар нүүн бодол нэг сэргэн. Хүүхдийн өдрүүд олон янзын. Гэхдээ Хүүхэд бүхэндээ адил явдалын. Хүүхдийн өдрүүд олон янзын. Хүүхэд бүхэндээ адил явдалын. Хот байна. Одоо та нар муур нохоо хоёр нь өдрийг яаж өнгөрөөдгийг сонсох уу? Тунхыг хичээлдээ явхад нэг бүлдэгнэ. Өдрийн хоолны араас гэрийн хаяанд күпнэ. Хичээлээс эрэхтэн эрэхлэн түндэгнэ. Хотоо манаж гэрийн хаяанд чангаар хөв. Мөнхийг би хичээлдээ явахаас өмнө босгодог. Тэгээд би бүрэнхий утсаа бараад тоглодог. Сүгэ тийм угаад би дусны дараа ширэн дээр гарчаад хүмүүсийг харахын хүлээж байгаад бүгдийг унагадаг. Яна арай л сэтгэл хөдлөлчлөө. Хүүхдийн өдрүүд олон янзын. Гэхдээ Хүүхэд бүхэндээ адил явдалын. Айхан гэдэг нь алхаа сургууль ордог сурдаг мундаг. Хоол гэдэг нь гэрийнх нэрээ хургуулж ичдэг мундаг. Мартай хүүхдүүд шагшуул цагуулж ангитай хүрдэг мундаг. Очих замууд уурч хичээл суудаг хүүхэд мундаг. Мундаг хүүхэд байгаарай. Хамтаа тоглох хөөрхөн бүгдүүч байна. Хатгалчин хармагсын амнаас хэрхэн яаж муудлан гарч чадахыг манай хөрхөн супер хүчтэй бүгдүүд хайж олноо. за та нартай амлсан ёсоор шатар зааж өгье. Шатар нь 64 нүдтэй, 32 дүрстэй байдаг. Цагаан эсвэл хар өнгнөөс сонгож тоглоно. Хожихын тулд эсрэг тоглогчийнхоо ноён гэж нэрлсэн дүрсийг мадлахад хангалттай. Шатрын хүүгийн нүүдэл суурнаас нүүхтэй нэг нүдээр эсвэл хоёр нүдээр нүүх боломжтой. Шатар идэхдээ хазгаа иддэг. Тэмээний нүүдэл тэмээ нь ташуу нүүдэг. Тэрэгний нүүдэл тэрэг нь чигээрээ мөн хоошоо эсвэл баруун зүүн гэсэн нүүдэлтэй. Морины нүүдэл морин ямар ч шатрын хөлхийг давж гарах боломжтой бөгөөд г хэлбэрээр нүүдэг. Бэрсний нүүдэл бэрсэн нэг ёсондоо тэмээ болон тэргийг нэгтгсэн мэт хүчрэхэг хөлөг юм. Баруун зүүн чигээрээ мөн хоошоо ташуу нүүх чадвартай. Ноёны нүүдэл ноён нь чиний хамгаалах ёстой хөлөг юм. Баруун зүүн чигээрээ мөн хоошоо мөн ташуу нүүн. Гэхдээ зөвхөн нэг нүдээр нүүх боломжтой. Хүүгээр ноёныг идэхийг завдахдаа цод гэж дуудана. Тэмээгээр ноёныг идэхийг завдахдаа дуг гэж дуудана. Бусад хөлгөөр ноёныг идэхийг завдахдаа шаг гэж нэрлэнэ. Ноён ямар ч хөдөлгөөнгүй болсон тохиолдолд мад гэж тоглоом дуусдаг юм а. Хүүхдүүдээ энэ бүхэн шатрын зөвхөн энгийн л мэдлэг юм шүү. Гүнзгий сурч авахыг хүсвэл аав ээж, эмээ өвөө, ах эгч нараасаа асуугаарай. Амжилт хүсье. Гэртүү